За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргье. Бид энэ 7 хоногт Halloween-ы баяр болж байгаатай холбогдуулаад Halloween-ы баярт зориулсан аимшигын тусгай дугааруудыг оруулж байгаа. За өчигдрийн аимшигын бидэн тохиолдсон аимшигт явдлууд буюу Монгол одоо оронд болсон аимшигт түүхүүдийн талаарх нэвтрүүлгийг Сүнжидмаа бид хоёр орсон. За өнөөдөр харин бид нар гадаадын одоо аимшигын түүхүүдийг ярихаар бэлдэж орж ирлээ. За ерөнхий том гарчиг нь бол ажлын байран дээрх сүнс хий үзэгдэл. За нэвтрүүлгийг хөтлөгч Шилтэй Багийн миний бие мөн хөтлөгч Намууна хөтлөн явуулнаа. Найруулагчаар Ууган Баяр найруулагч ажиллаж байна. За тэгээд эхний аимшигын түүх маань хөтлөгч Намууна. За сонсогчдоо бас өдрийн мэндийг дахин хүргэе. Өдрийн мэнд хаа. Өдрийн мэндээ. За шууд хоёлаа нэвтрүүлэг рүүгээ шууд гол ярианд ороод явчихъя гэж бодлоо. За хамгийн ихний хүргэх түүхэд болохоор энэ бүр аимшигтай заяа. Аимшигтай хүмүүсийн хөлийн алхаа. За энэ дээр болохоор ингэж байгаа байхгүй юу? За би хээрийн албанд за техникчээр ингэж ажиллаж ирсэн тул одоо маш их ингэж аялдаг байсан. Тэгээд энэ бол одоо тийм ээ намайг Техас руу илгээсэн үйлчлүүлэгчтэй холбоотой түүх. За тэгээд нисээд одоо баасан гарагт ороодож ирсэн тул хагасанд одоо ингээ ажиллахаар болсон гэдэг энэ хүн тэгж байгаа байхгүй юу? За тэгээд ингээд очсон чинь зогсоолт нь тийм ч олон машин байхгүйг гэд гинт анзаарсан байгаа. За тэгсэн чинь ингээд офис нь хаалттай байсан. За тэгээд тэр өглөө нөгөө намайг оруулахаар хэн нэгэн намайг хүлээж ясан бөгөөд тэр намайг тэнд ганцаараа минь орхиод яваад өгсөн гэж байгаа. За тэгээд энэ бол нөгөө хөл бөмбөгийн 1-2 гэсэн 2-1 1.5 талбайтай. За хөл бөмбөгийн одоо талбайн хэмжээтэй одоо хэмжээтэй адилхан тийм том барилга байсан гэж байгаа байхгүй. Амар том барилга гэсэн. Тийм нэлийн том офис гэж байгаа шүү дээ. За тэгсэн чинь ингээд урд ханан дээр 5 орчим юм сэнстэй. За гадна талдаа халуун агаар үлээхийн тулд сул наалттай. За гэхдээ хүүтэн агаар оруулахгүй. За тэгээд машиныг нь асааж ажилдаа орлоо. Би ихэндээ ингээд юу ч анзаараагүй. Тэнд ингээд хин нэгэн байгаа юм шиг тийм хачин мэдрэмж ингэж төрж исэн. За тэгэхээр ингээд бүр хэд хэдэн удаа ингээд машинаа зогсоогоод шалгаж үзэхээр ингээд гарсан гэж байгаа байхгүй юу? За тэгсэн чинь яг ингээд үд дундын үед намайг оруулсан залуу ирээд өдрийн хоолнд орох уу гэж асуусан байгаа. За тэгээд би түнд ингээд одоо сайн байгаагаа хэлээд ажил дуусах төгч гэнэ гэд ингээд залгах дугаараа өгсөний дараа үргэлжлүүлээд ажилласан байгаа. За тэгээд түүнийг явсны дараагаар би эргэн тойронд хөлийн чимээ сонсож эхэлсэн. Йоо аймаар юм дээ. Тэгсэн чинь ингээд хүмүүс заяа санамсаргүй байдлаар хонглоор ингэж алхаж байгаа юм шиг те ойртож ирэнгүүтээ зогсох шиг болж байгаа. Тэгээд ингээд хэд удаа би ингээд шалгаж үзсэн. Тэгээ би ингээд тамхи татдаг болохоор бараг цаг тутамд гадаа гардаг. Тэгээ салхихгүй тайван тийм сэрүүхэн өдөр байсан гэж байгаа. Эвгүй юм да том барилгад гав ганцаараа тэгээл хүмүүний хөлийн жимээ сонсоо. Яг хард нь гээл хүн алхаад нэг ортж ирээлээ. За тэгээд хөлийн чимээ одоо ингээд гарахгүй байхад би салхины аясаар хөдлөж буй шалны чимээг сонсож эхэлсэн гэж байгаа. За тэгээд сэнснүүдээс болоод сайн анзаарч харж чадаагүй зүгээр л салхинд хийсэд байгаа юм шиг санагдсан ч би гараад явхад салхи байгаагүй. Ямар ч салхигүй тийм тогтун сэрүүх өдөр байсан. Тэгээ салхи дотор бол юуны барилга дотор юуны салхи байх вэ? Тийш дээ. За тэгсэн чинь ингээд модны заяа нэгч навч хөдлөөгүй. Бүр тийм амарс. Ерөөсөө тийм нам юм байна. Тийм. За ингээд салхи модны нэгч навч хөдлөөгүй. За тэгээд ингээд буцаад дотогшоо ороход тэд хэсэг чимээгүй байж байгаад нөгөө салхи мэдрэгдэж намайг гадаа гарч шалгах хүртэл энэ нь үргэлжилсээр л байсан. Айгүй юм. Стайгүй юм. За тэгээд энэ үйлдэл ингээд 10 удаа юм орчим удаа давтагдаж эхэлсэн. Тэгээд тэнд байхын хамгийн аимшигтай зүйл бол нүдний буланд хүмүүс тоног төхөөрөмжийн хажуугаар өнгөрч байгаа юм шиг харагдах боловч намайг эргэх үед юу ч харагдахгүй байх явдал байсан. Аймаар юм. Тэр том байшин дотор гав ганцаараа зүгстэн хамаг шар ус босно үсттэй.
За тэгэхэд ингээд надад одоо ийм 4 5 орчим удаа тийм зүйл ингэж тохиолдож байгаа байхгүй юу? За тэгэхэд одоо ингээд тэгээд нөгөө залуу руу залгаад ажил дуслаа гэж ингээд хэлсэн. За нөгөө залуу орж ирээд тэр газрыг төгжсөн. Тэгээд би тэр үед энэ газар руу ахиж орохгүй шүү гэдгээл тод санаж гин гэд. За энэ болохоор одоо газрыг хэлчих болох юм болов уу? За одоо хэлье да. За Карлос Лазарын компанид хээрийн үйлчилгээний техникч байсан залууд тохиолдсон явдал байна. Амар юм байна. Том байшинд гав ганцаараад ёо. Ардан тэгэл хөлийн жимээ дуулдаа салхи сэнчигнэл ямар салхигүй байхад сахны жимээ дуулдаа. Манутик бол чиг зүгээр ёо калап хагдана гэдэг шиг тийм. Тэгээд зүрх бандажнд орно шүү дээ. За дараагийнх нь миний түүх байгаад байгаамаа. Энэ утсан аимшигтай дуугардаг гэдэг юу түүх байгаад байгаа юм. За манай хуучин ажиллаж байсан хэвлэлийн байгууллагатай холбоотой түүх юм аа. Манай ажил орон 21 цаг гэхэд бүгдээрээ тарцгаадаг юм. Харин найруулагч маань хаяа 21 цагаас хойш сууж ажилдаг бөгөөд энэ үед заримдаа принтер нь зүгээр л өөрөө хэвлэж эхэлдэг. Мөн тэнд бол найруулагч маань цор ганцаархнаа ажиллаж байгаа хүн шүү дээ. Тэгэл утаснууд нь аимшигтай дуурч утсаа авахт нь хинч дуурахгүй. Хариулахгүй. Домофон дээр нь гэрэл нанивдсан ч бас л хинч байхгүй. Тэнд шүн дунд байна гэдэг үнэхээр чанга ажил шүү. Чөтгөр аваг гинэ. За Карен де Круз гэдэг хүн өөрийнхөө түүхийг бичсэн байна. Гэхдээ бас ингэдэг гэсэн шүү дээ. Одоо нөгөө нэг одоо ингээд надад одоо ямар нэгэн дуудлага ирлээ гэхээр ингээд нэг чахраадж байгаа юм шиг тий. Ингээд шажигнаа. Шажигнаа эсвэл нөгөө нэг ингээд нэг ямар дуу гэдэг үлээ би мартчихжээ. Яг тиймэрхүү дуунууд ингэж ирдэг гэсэн. Одоо нэг бас тиймэрхүү түүхүүд байгаад байдаг шүү дээ тий. Тэгээд ингээд одоо юу гэдэг нь тий. За одоо жишээлх юм бол би тань руу залгаад ингээд хоёлаа ингээд яриад байгаа шүү дээ. Тэгсэн ирнээсээ би тань руу залгаагүй. Тэгтээ та надтай ярьсан байгаад байдаг. Юу аймаар. Тийм тохиолдлууд бүр байдаг хараа. Бүр тийж шүү бас. Тэгээ ялангуяа ороо ажил дээр ганцаараа бол зүгээр. Тэгэл принтер хажуудалд нэг так гээл дуурдаг штэ. Найруулагчийн. Тэгээ найруулагчийн хажууд байдаг энэ принтер нь бол тэгэл дуграал утаснууд нь дачгнаал эхлэх нь штэ. Энэ гад тэг крузийн. За дараагийнх нь түүх болохоор доод давхарт байгаа тайлбарлахын аргагүй чимээ. За миний ажилдаг рестораны хоолны гадаа гал тогооны доод давхарт ингээд байрладаг гэсэн гэж гал тогоо. За бид болохоор оройн 22 цагаас хойш одоо хоолоор үйлчилгээ болсон ч шүн дунд хүртэл нээлттэй байдаг. За гал тогоо нь бол нээлттэй. Тийм. За тэгээд ажлаа дуусгаад хувцасны өрөөнд хувцаа сольжитал одоо тогоо шанах тачигнах тийм ээ. Тийм гэж одоо сонсогдож эхэлсэн гэж байгаа. Айгүй юм аа. За тэгээд гал тогоонд хүн байгаа юм байх та гэж бодоод одоо юун үймэн босныг харахаар ингээд доошоо буулаа. Тэнд буухад гэрэл унтарсан байсан бөгөөд бүгд явцсан байсан. Юу аймаар. Тэгээд би гүйж дээшээ гараад өгтлээ айж гаднаас одоо хүн ирэхийг хүлээсэн гэдгийг одоо хэлэх нь илүүцэж би энэ тухай бусад ажилчид болон за тэгээд манай шөнийн цэвэрлэгч нарт хэлэхэд тэр миний түүхийг баталсан. Тэднэр нь бас сонсцол. Тийм батлаад байж тээ. Тийм тэнгуүтээ шөнийн цагаар ресторанд хачирхалтай зүйл тохиолддгоо гэж хэлсэн байгаа. Яа, гүйдэлтэй газар байна да. Тийм тэгээд яг тэр үед нь миний даралт огцом ихссэн шүү бурхан минь гэд Лени Эспик гэд хүн рестораны сервер хийдэг залуу. Гүйдэлтэй ресторан байна. Тэнд бол хоол идэлтгүй юм байна мэн мэтвэл зөвмөрөөрөө байж. Тэгтээ тань амар юм ярих уу? Би нэг ойтон бахта нэг ресторанд зөөгч гэдэг гэсэн баггүй юу? Тэгтээ одоо хаана гэдгийг хэлэхгүй л дээ. Тэгээ тэнгуут ингээд одоо бас ингээд юм доороо одоо нөгөө нэг ингээд оронгууд ингээд заал ногоон заяа. Тэгээ ингээд заалаараа ингээд жоохон доошоо тойроод ингээд шатаар ингээд доошоо бодог юм гал тогоотой тийм ресторан байсан баггүй юу? Энэрхүүл маягийн. За тийм ер нь бол за тэгээд ингээд нөгөө бид хэд ч нөгөө хоолоо ингээд зөөхтөө заавал ингээд дээшээ доошоо шатаар бодог. Тэгээд надаа яг ганцхан удаа нэг зүйл тохиолдож байсан нь яг ингээд би ингээд яг хоолоо ингээд авах гээд ингээд зогсож байсан чинь миний хажуугаар ингээд яг ингээд нэг хүн ингээд гарах шиг болсон баггүй юу?
Тэгээ би чи юу илээ гэж бодоод за ингээд ажилчт маань л ингээд хойгоор урдуур ингээд гарсан байна да гэж би яг тэр үедээ бодож байгаа байхгүй юу. Тэгээд ингээд харсан чинь яг ингээд хүмүүс маань ингээд байранда байжсэн. Ямар сони. Тэгээ би ингээд манай найз бас ажилтдаг байсан байхгүй юу. Тэгээ би ингээд найздаа хэлсэн надад нэг тэгээд ингээд би бас нэг тогоо билүүдээ нэг юм авах гээд ингээд доошоо суудсан байсан чи хард ингээд бас яг ингээд намайг ингээд шүргэх шиг болоод өнгөрсөн заяа бүр. Тэгээ би ингээд бас гайхаад ингээд тэр үедээ бас юмч тоогоогүй өнгөрцөн. Тэгээ би ингээд найздаа хэлсэн байхгүй надад нэг ийм мэдрэмж төрөөдөө. Тэгээд яасан юм бол эсвэл би жоохон буруу ингээд мэдэрчгүй яач вэ ч гэдгсэн чинь манай найз бол өөрөө баталсан. Угаасаа байдгаа. Ер нь мэдэрдэг байж тэд нар тийм угаасаа байдаг гэж юм байж. Тийм тэгээ яаж чи тэгээд ингээд яаж мэдж байгаа юм бэ гэж би ингээд асууж байгаа штэ. За тэгээ штэ. Тэнгүүт ингээд тэнцэнэ юм зурагттай заяа. Тэг ингээд орой зурагтаа унтраагаад бүх нөгөө нэг гэрлээ салгаад ингээд унтраагаад явж байхад өглөө нь зурагт нь насалтсан жирэлтсэн байж идэг гэсэн. Аймэр юм. Тэг ингээд нэг гал тоогоо могонд ингээд хүн жоох ингээд дуулмаар ч юм уу тэмхтэй үний юм дуулж байгаа хоолой. Яа. Тэг ингээд нэг жоохон нэг аяг таваг ингээд шажигнадаг тийм чимээ гарч ирсэн гэсэн. Тэгэл одоо төрлөө хоолойгүй сүнсэл байна да. Магадгүй арай. За ямар юм байна. За би дараагийн ярина да. За энэ бол гэрлийг асааж буй сүнстэй нэгэн гинэ. Темпа театр бол маш их хий үзэгдэлтэй газар бөгөөд хий үзэгдлийн баримтат нэвтрүүлгийн багийнхан барилгыг судалж үзээд тиймээ энд ямар нэгэн зүйл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм да. Foster Pink Finlay хуучин проекцистийн сүнс гэж нэрлэдэг юм байна л да. Проекцийн бөхөт гэрэл гинт тасдаг гинэ. Мөрдөн байцаагч болон баримтат киноны багийнхны хамт бүхэл бүтэн орон туршид тэр байшинд байсан болохоор намайг юунаас ч илүү айлгсан зүйл нэг юм болсон юм аа. Бид тухайн үед театрт байлаа. Шүн дуусах төхөж байв. Бидэнтэй хамт REM pod гэдэг нэрлэгддэг төхөөрөмж байсан юм. Энэ бол ойрын зай мэдрэгч. Тэр эмэгтэй манай проекторын сүнс Финксээс чи гэрлийг асааж чадах уу гэж асуухад тоног төхөөрөмжийн дээд гэрэл гинт ассан юм да гэж. Ямар амар юу юм бэ? Шууд гэрэл сахуу гэрэл асаачж шүү дээ тийм ээ. Шууд ойлгоод. Тэгэл баримтат киноны багийнхан за энэ хачин байна гэж бүгд хүлээн зөвшөөрсөн гэж. Жил Витеки Темпа театрын маркетинг олон нийтэд харилцах албаны захирал гэдэг ийм хүний бичсэн сүнстэй түүх байна. Энэ бол дандаа бодиттой түүхнүүд тийм ээ. Яг гадаадад болсон баяг болсон явдлууд байгаа. За хамгийн дараагийн миний яг сонсогчдод бас хүргэх нэг түүх байна. За чиний дараа би бас нэг түүх ярина. За энэ бол гизэг чангаагч. За гэж ахан заяа. За энэ явдал хүүхдүүдийн сургууль амарсан үед надад тохиолдсон. Тэгээд миний хувьд сургууль дээр өөр хинж байхгүй үед ажиллаж одоо нэг ажиллах хичээл ингэ тохиолдол их байсан. За чимээгүй байхад надад заримдаа коридорт сулхан инээх, эргэлдэх, шивнэх гэх мэт юм яриа сонсогддог байсан. Сургууль дээр. Тийм, сургуульч бас эвгүй штэ. За тэгээд ихэнх тохиолдолд одоо нөгөө нэг нойлын ус татагдаж за тэгээд угаалт урн өөрөө ингэж ус гоожууж ажилдаг. Тэр усны урсч юм их. Ялангуяа одоо юу гэдэг тийм ингээд харанхуу юм том барилгад ч юм уу босч яваа. Цуурайтал тийм эвгүй. За тэгээд хичээлийн жил дуусах төгсөн нэгэн одоо халуун өдөр би үсээ боож илаа. Ширээнийхээ ард сууж байтал хин нэгэн миний үсийг 2 удаа ингээд хөнгөн татхыг мэдэрсэн. Эвгүй юм байна. Тэгээд эргээд хартал хинч байгаагүй. За тэгээд энэ бүхэн одоо үнэхээр одоо тийм ээ цөвөн яг л нөгөө сүнс дагаад байгаа юм шиг санагдсан бөгөөд би ч хөшөж орхисон. Эвгүй. Бусад хүмүүс ч гэсэн ийм зүйлийг мэдэрсэн гэж бас ярьдаг. За тэгэхэд сүнс зарцам амар байсан гэж ярьж байгаа байхгүй. Эвгүйтэй чи том байшинд гав ганцаараа байж байтал чиний үснээ чи ингээ 2 удаа татаалав бол. За энэ болохоор Лаури Хеннеси за дараа нь болохоор Head Start Stories нэртэй сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн гэр бүлийн өмгөөлөгч бүсгүүд тохиолдсон. Явдал байжээ. За миний одоо яг сүүлийн түүхэл яг Монгол түүхэлдээ яг энэ нь бол манай одоо нэг таньдаг хүнд тохиолдсон юм гинлээ.
За инх тайвны гүүрний сүнс гэдэг. Тийм. Манай инх тайвны гүүр чи ер нь бас жоохон гүйдэлтэй гэдэг чинь нөгөө 66 оны их үерээс үүдэлтэй юм байдаг Тийм, үерээс гэдэг ингээд гүйдэлтэй гэж ярьдаг. Арслантай гүүр, ичвс гүйдэлтэй гэдэг. Тэгэд миний тэр одоо таньдаг хүн бол ингэж ярьсан байхгүй. Нэг удаа хавар байсан. Ер нь хавар одоо 3 4 сард л байсан. Ер нь бас хүмүүс бол дулаан говцтай байсан үе гэж байгаа байхгүй юу. Тэгэд хүүгээ дагуулад машиндаа суулгаад тэгээ бас нохоогоо бас суулгаад тэгээд урагшаа зайсан руу нэг агаарлах гээд нэг амралтын өдөр байсан юм гэлээ. Тэгээд нэг өдөөс хойш яг нэг юм нар буугаад нэг 4-5-ын алдад нэг 5 цагийн алдад нэг нар буугаад нэг яг ингээд нэг юм өдөрч биш нэг орооч болдог штэ нэг ингээд бүүдгэрдэг болдог. За яг ийм үе таарсан юм гэлээ. Тэгээд инктавны гүүрээр яг ингээд хойноос нь даваад яг ингээд урагшаа уруудаж ясан чинь яг тэр хоёрын зам дээр чи яг ингээд гэгээд тасарчааг байгаа штэ. Яг ингээд тэр хоёрыг харсан чинь нэг юм настай эмгэн хөл нүцгэн. Тэгэд ингээд нэлээ нойтон говцтай дуу зогсож ийсэн гэсэн доош хардсан. Ингээд доош хараад ингээд яг ингээд зам дугаа ингээд зогсож. Тэгээ тэр хоёр бол болохоор тухайн үед юу ч анзаараагүй. Ээжинд одоо юутай нэг нойтон говцтай эмгэн зогсож чинь хөл нүцгэн эмгэн зогсож чинь гэл нөгөө хүн ч бас гайхаад тухайн үед юу ч бодоогүй яг ингээл явсан. Тэгэл яг хажуугаар гарах мөч тэр иргэнт анзаарсан гэж байхгүй. Ийм хаврын дарчиг баг өвөл дуусаагүй шухуу байхад хөл нүцгэн нойтон говцтой ингээд өсөн нойтон им настай эмгэн зогсож гэн гэдэг чинь нэг л хэвийн биш зүйл дээ гэж бодоол. Тэгсэн чинь хүүн ээж бити над руугаа наад чи нэг л хэвийн биш байж үгээд. Тэгэл нөгөөд чинь ингээд хамгийн зараагаал тэгэл өнгөрсөн. Эргээл гараал машиныхаа толон дарахад л харагдахгүй. Ямар амар юм бэ. Йоо шүү. Тэр бол бүр яг өөрөө ярьсан. Энийг танаа аимшигын нэвтрүүлэг дээр бол чи энийг нэг ярьж өгөөрэй гэж надад нэг хэлжсэн. Тэгээ би яг энэ мөчөд одоо өстө ярих одоо боломжтой таарад өнөөдөр энэ түүхийг ярьж өгч байна. Йоо, бисээ бүр сүнжээс ямар зорчих вэ? Сүнжээ ямар гинт орж ирдэ бай чи. Хөл нүцгүй юм биш үстэй. Йоо, яг нөгөө тань руу амар анхаарлаа төвлөрүүлээд ярьжсэн чи гинт тэгээд харсан чи ёо цочлоо шүү. За ингээд өнөөдрийн манай Halloween-ы баярт зориулсан тусгай дугаарын 2 дугаарх нь явлаа. За студид хөтлөгчөөр манай Намуна, за шилтэй багийн буюу Батбаяр миний бие, найруулагчаар Ууганбаяр, айлгагчаар Сүнжээ ажиллаа. За хамт байсан сонсогчдод баярлалаа, багийнхаа баярлалаа. За баярлалаа. За дараагийнхаа дугаараар уулзлаа түр баяртай. За баярлалаа.